Хичээ сэрээрээ. Хичээ манай хаалга барих гэж байна. Хичээ байна уу? Энэ нөгөө хороо их чаана энэ. Орчуулга хийх хэрэгтэй байна. Хичээ. За, тас. За энэ нэлийн 98% согтолттой. Нэмэргүүдээ энэ одоо бараг өшөглөөд онгой бол өнгөрөхөр тийм байна. Тооцоо 535 мянга гарсан гэж хэлээд өгч. Одоо авна шүү дээ. За би нэг яагаад тах заяа. Аргалах гад үзье. Орчуулъя. Яаж ижээ мөнгөө бол салгаж аваа хоёлаа тэр хөөг гаргаж заяа. За тийм. Намхан гүйснэ. Нөгөө хоёр залуу нэг карт мас бүх данс масан шахваад ер нь бол даалгаад мураад алга болсон гинэ. Өөрөө ус амар аригч хөө би. Хоёр залуу малуу тааж маац. Тэг мөнгө өгч мөгөө. Би Бид хоёрыг ойлгоотой шүү гинэ. Ойлгоотой шүү гэж юм гэв. Тэгсэн үү? Өвдөө юм бол хичээлдээ чи тасварлаад төгөөрэй. Асуудал л байдаг. Асуудал юм бол тэгээд бүжөөд андаа. Энэ бирүүн юм дээрээ ташиг байна. Одоо тэгээ яах вэ? Яаж тооцоогоо авах вэ? 535 мянга төгрөг. Тооцоогоо хийчихэд хаалга амрах юм. За би энийг үл ойлгосон сая. Харин бараг зодуулах юм шиг надад. Гэхдээ энэ бэрүүн өөр юм дайрч орж ирсэн. Шулан болов дайрч орж ирсэн. Жинээс 2 шивлэг авсан шүү. Тэгвэл тасралгүй яа тий. Тэр өөрөө ганцаараа гэл инеэл ганцаараа. Маргааш ирээ төлчихөө гинэ эсвэл. Юу гэж тийм бич дээ. Одоо энэ мөнгөчүүд над дээр бич дээ шүү дээ. Андаа 535 мянга төгрөг. Сүртэй чивээ. Баруун карманд нуцсан байгаа юм. За. Дүүнзүүн бол гагчлан зүүн хоосон. Оноо харин амраарай. Балансаа хараараа андаа. За баярлалаа. Гэхдээ орж ирэл хүмүүсийг энэ морих магадлалтай энэ бол 3 бакалын ард гарна. Энэ 2 шот татаад одоо бол нохирох гэж байна гэл тэрнээс өмнө тооцоогоо авъя гэдэг ч юм уу. Тэгээ саяны энэ согтуу хүнтэй ярьдаг хиллэг мэллийг бас сурмаар биш. Хэрэг чин сэтгэлээсээ ажилламаар биш тий. Ерөнхийдөө алхаагаар нь холоос ирэл 100 метрийн цаанаас ерөнхийдөө өмнөрээр нь за нэг 87 градусын согтолтой байна гэж мэдээл.